Small Basic хэлний ажлын орчинтой танилцъя. Программыг ачаалахад Start сонгоно. Программуудын жагсаалтаас мөн Search хэсэгт Small Basic гэж бичээд программыг сонгон ачаалъя. Программын үндсэн дэлгэц, програм бичиг цонх, мөн хэрэгслийн мөр, программын суурь цонх, тусламжийн цонх гэсэн үтцтэй байна. Анхны программаа бичцгээе. Сайн байна уу гэж дэлгэцэн төвлөх программыг бичнэ. Тэгэхийн тулд text window жижиг харилцах цонхонд функц болон элементүүдийн жагсаалтаас сонгож бас болно. Right line дугуй хаалтанд давхар хашилтанд сайн байна уу гэж бичнэ. Программыг хадгалъя. Save. Багш нь Small Basic дадлага гэсэн хавцанд example 1 буюу жишээ 1 гэж хадгалъя. Хадгалаад үр дүнг харахын тулд Run командыг сонгоно. Үр дүнгийн цонхонд сайн байна уу гэж хэвлэгдсэн байна. Хадгалсан файл нь 3 төрлийн файл үүснэ. SB өргөтгөлтэй файл нь Small Basic хэлний программын текст файл, exe файл нь программын хөрвүүлэгдсэн файл, BDB файл нь программын хэрэгцээт мэдээллийн өвглийн сангийн файл. Одоо программын мөрийн командын бүтцийг тайлбарлая. Text window программын үр дүн текст цонхон дээр хэвлэгдэж байна. За энэ нь орчин буюу текст горим. Text window нь Small Basic хэлний объект юм. Right line text window объектын үйлдэл. Уг үйлдэл нь дугуй хаалтанд өгөгдсөн мэдээлэл утгыг хэвлэдэг. Үйлдэлийг програмчлалын хэлэнд функц гэж нэрлэнэ. Давхар хаалтанд сайн байна уу? Right line функцээр хэвлэх мөр аливаа функцийн ард дугуй хаалтанд түүнд дамжуул буй утгыг хэвлэнэ. Функцэд дамжуул буй өгөгдлийн формат гэдэг. Small Basic хэлэнд тэмдэгт эсвэл үгийг давхар хашилтанд бичнэ. Одоо бүгдээрээ даалгавар ажиллая. Small Basic програмд дээрх программыг бичиж хадгалаад ажиллуулж үзээрэй. За нэгт нь аваг нэрийг хэвлэх, хоёрт нь сургуулийнхаа хаягийг хэвлээрэй.